Цаана хүмүүстэй багш нь түрүү хичээлээ иргэн санаа. Дуу орчин үсээ тархаж байгаа. За энийг багш нь паз гэж нэрсэн байна. Энийг паз хэрвээ тухайн дуу нь пазаараа яг ижил нэгэн зэрэг тарах юм бол энэ гарч ирэх үр дүн маш өндөр чанга ийм дуу болж үүсэж байгаа. За яагаад энэ яг тохиолдох вэ гэхээр жишээлбэл багшаа орж ирэх та нар бүгдээ багшаа сайн байна уу гэж зэрэг мэдлэхэд энэ дуу маш чангаар надад сонсогддог. Энэ болохоор та нарын дуу яг нэгэн зэрэг пазны ижил байгаа учраас ингэж маш хүчтэй дуу үүсгэж чадаж байгаа. За тэгвэл зарим тохиолдолд хүүхдүүд суугаад ирэхээр хаана хин юу ярьж байгааг нь ойлгоход айгүй хэрэг болдог. За энэ болохоор мэдээж хүн болгон өөр дуу аваа гараад ирэхээр тухайн дуунууд нь пазны эсрэг болдог дуунууд нь. А тэгвэл энд гарч ирэх дүн нь нөгөө дуу маань шууган болж үүсэж байгаа юм. За тэгвэл паз нь долгионы пазууд нь эсрэг байх юм бол би энийг авцгаад шууган болж үүсэж байна. А паз нь ижил байх юм бол энэ маш хүчтэй дуу үүсэж байгаа юм байна. Дуу орчин тархах. За бидний ярьж байгаа зарим одоо тухайн орчноосоо хамаарат заримдаа цөөрэтдэг. За тэр цөөрөө нь болохоор яаж илэрч байгааг бол дуу ойж гинэ гэсэн. За тэгвэл дуу орчин тарахтаа дуу ойдог. Бас өөрөөр дуу шингэж болдог юм байна. Шингэдэг. За тэгвэл хэдүүлээ ямар орчинд ойдог бол та нар бараг гадарлаж байгаа. За бүгдээрээ гол дотроо төсөөлөөрэй. Баашин анги. За тэгээд хатуу бие. За энэ болохоор хатуу бие гэдэг маань төмөр хад гэх мэт зүйл орж байгаа. За тэгвэл ямар бие дуу шингэдэг вэ? Ямар орчин дуу шингэдэг вэ гэвэл зөөлөн орчин дуу шингэнэ. Зөөлөн орчинд. За энэ зөөлөн орчин бид нар юу гэж ойлгох вэ гэвэл эсхий. За өшөө олон зүйл байж болно. Эсхий одоо даавуу гэх мэт орчинд зөөлөн орчинд дуугаар шингэдэг юм байна. За тэгвэл бидний ямар нэгэн байшин бид нар орсон чи тэнд айгүй их дуу цөөрөтэй бидний ярьж байгаа ингээд шуугаад байгаа юм бол тэнд ерөөхдөө бүх ханын хөвслөгч юм уу дотор нь тавилга тавих байрлуулах ханд нь эсгээ хатан нааснаар тухайн анги орчны цөөрөө багасгаж өгөх юм ашигтай байдаг юм байна. За тэгвэл дуу нь болохоор орчинд агаарт дуу нь 331.5 м/сек хурдаар тархдаг. Дуу тархдаг ийм хурдаар. Тэгвэл дуу ямар орчинд ер нь бүх орчинд ер нь тарна гэж болно. За багшны дээр дөрвөн жишээ бичье. За энэ шингэн хичээ. Шингэн ус гэж болно тий. Шингэн буюу ус хичээ. За хатуу. За нөгөөх нь хий хичээ. За тэгвэл мэдээж дуу орчин тарахтаа чичирхэл хийж байгаа учраас тухайн орчны молекулууд бас хоорондоо харилцан үйлчлэн. За хий молекулуудын маш эмх цэгцгээ байдаг учраас энэ дуу хамгийн удаан тархина. За усны молекул бол хоорондоо тодорхой эмх цэгцтэй байдаг учраас энэ дуу агаарт тархахаас 5 дахин их хурдаар тархина. 5 дахин их хурдаар тархина. За тэгвэл бид нар энийг яаж болох вэ гэвэл мэдээж 331.5 м/сек-ийг 5-аар үржүүлэх юм бол за усан дотор тархаж байгаа, шингэн дотор тархаж байгаа дууны хурдыг гараад ирнэ. За хатуу биед бол дуу маш хүчтэй, маш өндөр хурдаар тархдаг. За тэгвэл хатуу бие бөөмийн хөдөлгөөнөд хоорондоо маш нэгт учраас энд бол дуу маш хүчтэй тархнаа. Тэгвэл хамгийн хүчтэй тархна. Хамгийн их хурдаар тархаж байгаа дуу нь хатуу биед хурдан тархах юм байна. За хий дараа удаан байна. Шингэн хатуу биеийг бол араа удаан, шихийг бол араа хурдаар тархах юм. За энэ яг хоосон орчинд орж байгаа. Энийг хоосон орчин гээ. За бид нар физикт бол вакуум орчин гэж ярьж байгаа.
За энэ вакуум орчин дотор болохоор нэг ширхэгч молекул байхгүй учраас энд ерөөсөө ямар ч дуу тархах боломжгүй. Вакуум орчноос бусад орчинд дуу тархах юм чадвартай байна. Тэгвэл дуу өөрөөсөө гаргаж байгаа техник юм уу биеийг дууны үүсгэр хэлнэ. Үүсгэр хэлнэ гэж болно. Үүсгэр. За тэгээд багшаага бичсэн тэмдэглэж байгаарай. За тэгвэл хүн ер нь ямар дуу сонсдог бол гэж хэлүүлээ бодъё. За хүн болохоор 17-оос 20,000 Гц-ийн дууг сонсч чадах чадвартай. За энийг бол хүний сонсох мөж гэж нэрлэдэг. Хүний дуу сонсох мөж. Мөж гэж нэрлэж байгаа. За тэгвэл хүний сонсч чадахгүй 17 Гц-с баг давтамжтай дуу инфра дуу гэж нэрлэж байгаа. Инфра дуу. За тэгвэл өшөө бүр хүний сонсч чадахгүй хүчтэй дуу болохоор ультра дуу гэж нэрлэнэ. Ультра дуу. За тэгвэл ультра дуу нь болохоор 20,000 Гц-с өндөр давтамжтай дуу ультра дуу гэж нэрлэж байгаа юм байна. За тэгвэл бидний энэ сонсч чадахгүй инфра дууг жишээлбэл заан байж болно, халим гэх мэт амьтад сонсож чаддаг гинэ. За тэгэхээр энэ амьтад сонсноор яадаг вэ гэвэл жишээлбэл дэлхийд дээр газар хөдлөж байгааг мэдрэх юм боломжтой ийм амьтад байдаг юм байна. За хүн бол 17-оос 20,000 Гц-ийн давтамжтай дууг сонсно. За тэгвэл 20,000 Гц-с дээш давтамжтай дууг болохоор сарсан баавгахаа сонсдог. Сарсан баавгахаа. За тэгвэл баавгахаа. За энэ юу гэх болохоор ультра дууг болохоор шинжлэх ухаанд маш их ашигладаг. Жишээлбэл далайн гүн рүү гүнийг хэмжихэд ашигладаг. Усны мандал дээрээс маш хүчтэй дууны долгионы доошоо илгээхэд тухайн дуу нь маш хурдаар далайн яралд очиод буцаад ойж ирэхэд ясан замыг нь олох загвараар далайн яралыг хэмжиж болно. Бас энэ эрентгээ багж байна. Хүний ясны бэртлийг харж болдог. За тэр гайл юунд ашигладаг маш том техник технологид ашигладаг юм байна. 20,000 Гц-с дээш давтамжтай дууг. За тэгвэл бид нар орчин тархаж байгаа дууг олж болно. Ямар хурдаар тархаж байгааг олж чадна. За долгионы уртыг нь хугацаанд нь харьцуулах юм бол тухайн орчинд ямар хурдаар долгион тархаж байгааг олж болно. Нэгэсэндээ энэ жишээлбэл өөрөөр ингэж хурдын алдаг томьёотой ч ойролцоо томьёо байгаа. Хэсэг бахан Т гэсэн. За ингэж бид нар долгионы орчин тархаж байгаа хурдыг олох юм байна. Хурд дууны долгионы хурдыг олж болох юм байна.